Окей. Хоёрдугаар хичээлдээ тавтай морил. Өмнөх хичээл дээр болохоор бид нэр HTML-ийг сурсан бол энэ удаа бид нэр CSS-ийг буюу front-end дээр хэрхэн яаж дизайнуудыг гаргаж ирдэг юм бэ? За энэ талаар суралцсанаа. За тэхийн тулд эхлээд front-end гэж дараад за ингээ front-end-ийн хичээлээс CSS-ийг бүр эзэмших гэсэн хичээлийг орж үзнэ. За CSS-ийг бүр эзэмших. За энэ дээр хамгийн ихний хичээл дээр CSS-ийн ертөнцийн тавтай морил гэдэг. За өмнөх HTML-ийг бид нар хийгээд сурсан бол за энэ дээр болохоор HTML-ийн хамгийн анхных нь бичих темплейт нь болохоор бэлдээд өгсөн байна тий. За тэгвэл энэчнээс өргөжлүүлээд хэрхэн яаж CSS-ийг нэмэх вэ гэдгийг бүгдээрээ суралцсан. За тэгэхээр за хамгийн эхлээд болохоор doctype гэж бичнэ гэнэ. Окей, бичигдсэн байна тий. За HTML дээр head болон body элементүүд үүсгэнэ гэнэ. За head элемент болон body элементүүд бол үүссэн байна тий. Head элемент гэдэг нь болохоор түрүүний хэлсэн вебсайтын tab дээр гарч ирдэг өөрхийн гарчиг буюу нэр нь байх нь байна. За үргэлжлүүлээд хамгийн гол зүйл нь болохоор body хэсэг дээр байдаг. Body хэсэг дээр байгаа зүйл нь болохоор вебсайтын браузерыг дээр гарч ирдэг үр дүнгууд байх нь тий. За сайн байна уу гэдэг. За энэ дээр гарчгийг эхний хуудас гэж өгнө гэж байна. За тэгэхээр бас эн чинь бэлдээ тавьсан ч гэсэн энэчнээс бас зааврыг уншаад зааврын дагуу бас өөрчлөх зүйлүүд байна тий. За title хэсгийг нь болохоор окей эхний хуудас болгож өөрчлөөд body доторх агуулга хоосон байж болно. За одоо шалгаад үзье. Окей. Бүх зүйл зөв ажиллалаа тий. За дараагийн хэсэг. За энэ онлайн хэсэг дээр нь болохоор бүх тайлбарууд нь ороод ирсэн байгаа. Тэгээ зарим тохиолдолд tag гэдгийг болохоор монголоор шошго гэж орч болсон байна тий. За гэхдээ ихэнх тохиолдолд нь болохоор tag-ыг болохоор tag гэж юм. За тэгээд яг юу хийх юм бэ гэдгийг бүгдээрээ чинь зарцгаая. За body дотор h1 элементийг нэмээд текстийг болохоор тавтай морилно гэж бичнэ гэнэ. За тэгэхээр тавтай морилно гэдгээр body дотор байгаа h1-ийг болохоор солиод тавьчих. За тэгэхээр тавтай морилно гэж гараад ирлээ те. Түүний дор p элемент нэмээд текст энэ бол миний анхны веб хуудас гэж бичнэ гэнэ. За хэрхэн яаж бичих юм бэ гэдэг зүйлийн зааварчилгаа болохоор ийм байх нь те. Окей. За тэгвэл бүгдээрээ p буюу paragraph гэж бичээд энэ paragraph гэж зүйл юу вэ гэдгийг бүгдээрээ өмнөх хичээл дээр үзсэн. За тэгэхээр үргэлжлүүлээ шууд paragraph гэж бичээд дотор нь болохоор энэ миний анхны веб хуудасаа гэдгийг оруулаад ирэх нэ. Окей. За энэ бол миний анхны веб хуудас гэж шууд гараад ирж байна тий. За шалгаад үзье. Тавтай морил гэж бичсэн байна. Энэ бол миний анхны веб хуудас гэж орж ирсэн байна тий. За үргэлжлүүлээд одоо яг эхнийхээ хоёр алхам дээр болохоор бид нар HTML-тэйгээ өөрсдөө темплейтийг бэлдсэн. За одоо CSS-ийн хэсэг дээр шинээр код үүсгэн тий. За CSS tab дээр дараах кодыг бичнэ гэдэг. H1-ийг болохоор color blue гэдэг. За H1 гэдэг нь болохоор за энэхүү хоёр тагийн донд H1-ээр эхлээд H1-ээр дуусч байгаа. Энэхүү хоёр тагийн донд текст орж ирээд энэ болохоор бүгднээрээ нэг элемент тий. За энэхүү элемент дээр энэ дотор гарч ирэх бүхий л зүйлийг цэнхэр өнгөтэй болгохын тулд яах вэ гэхээр одоо энэ хэсэг дээр color blue тий. Окей. Blue гээд цэгтээ таслаа аваад за энэ хэсэг дууссан шүү гэдгийг ингээ мэдгэж өгнө. За ингээд харахаар бидний яаж юм гэхээр үр дүнгийн хэсэг маань болохоор тавтай морилно гэсэн текст маань болохоор цэнхэр өнгөтэй болцсон. За тэгэхээр яах вэ гэхээр энэ h1 дотор байгаа h1 гэж бичигдсэн бүхий л зүйл өөрөө цэнхэр өнгөтэй болно гэсэн үг. За тэгвэл бүгдээр яг энтэй адилхан дахиад нэгийг үүсгээд үзье л да. Тавтай морилно гэдэг. За энэ дээр нь болохоор за миний хэл англи дээр болохоор сайн уу гэж бичээд үзье тийм. Тэгэхээр бүгдээрээ h1 гэсэн таг дотор хариалагдчихж байгаа болохоор энэ дотор хариалагдчихж байгаа бүхий л зүйл цэнхэр өнгөтэй байна гэж заагаад өгсөн. За үргэлжлүүлээд бид нар компьютер дээр ажиллахдаа за HTML болон CSS гэсэн хоёр тусдаа зүйлийг үүсгэсэн гэрнээ энэ хоёр тусдаа зүйлийг холбохын тулд яадаг вэ гэхээр хийд хэсэг дотор дараах кодыг нэмнэ гэдэг. За хийд хэсэг дотор нь болохоор бид нар линкээр за энэчнээс өөрийнхөө дизайныг аваарай гэсэн зүйлийг болохоор холбож өгдөгөө гэсэн үг. За бидний хувьд болохоор энэ HTML болон CSS аль хэдийн холбогдсон байгаа болохоор энэ тохиолдолд бид нар бичсэн ч вэ бичээгүй ч ажиллана. Гэхдээ бид нар компьютер дээр ажиллахаар бол заавалчгүй бичих ёстой гэдэг зүйлийг бид нар мартаж болохгүй. За үргэлжлүүлээд за CSS tab дээр болохоор дараах зүйлийг нэмнэ. Body-гийн background-ийн өнгийг сольж болох нь байна. H1-ийг болохоор dark blue болгож болох нь байна. Text хэсгийг болохоор gray болгож болох нь тийм. Gray боёо саар лүгтэй болгож болох нь. За тэгэхээр эхнийх нь болохоор blue гэж бичсэн байгаа зүйлийг бүгдээрээ устгаж яагаад
Энийг нь болохоор dark blue. За dark blue гэдээ бэлэн байна те. За ингээ харахаар энэ юу гэсэн үг вэ гэхээр арай нэг түрүүнийх цэнхэр хөнгөтэйс нэг бодвол арай нэг гүн хөнгөтэй болчлоо те. За үргэлжлүүлээд бодгийн хэсгээр гэхээр одоо бодгийн өнгийн хэсэг солигдож байна те. За боди гэдэг нь болохоор хаана байгаа вэ гэхээр энэчнээс энэ дотор хариалагдж байгаа бүхий л зүйл боيو дэлгэцнээр гарч ирж байгаа энэ бодгийн хэсэг тэр чихтэй бэкграундынх нь өнгө нь ийм өнгөтэй болно гэдэг. За энэ болохоор яг одоогийнхоо хонтон цагаан өнгө биш. За арай нэг жоохон саарл туяатай цагаан өнгө байна те. За одоо ингэ авах юм бол ялгаа харагдаж байна те. За энийг яг ялгаа нь харагдахгүй байх юм бол яах вэ гэхээр бүгд өөр өнгөөр солиод үзье. За тэгвэл нэлээхүүдээ энэ болохоор улаан өнгөтэй болчихж байна те. Тэгэхээр хит цагаан өнгөтэй байхаас сэргийлээд арай нэг ингэ нүдэнд ээлтэй цагаан өнгөөр буюу арай нэг бүдэг цагаан өнгөөр солиод үзлээ. За энэ бол ажиллаж байна. За үргэлжлүүлээд бид нар яах вэ гэхээр параграфынхаа өнгийг саарл өнгөтэй болгоно. За тэгэхээр доотлолт нь болохоор бидний энэ текстийн өнгө болохоор параграф буюу энэхүү текстийг хариалж байгаа энэ хэсэг нь болохоор нийлэнхүүдээ саарл гэсэн өнгөд хариалагдж байгаа болохоор энэ бичигдсэн текстүүд тэр чигээрээ саарл өнгөөр гарч ирж байна гэсэн үг. За шалгаад үзье. Окей. Амжилттай давлаа тийм. За үргэлжлүүлээд H1 дээр main title-ыг нь болохоор тавтай морилно гэсэн энэ дээр тусгай класс нэмээд өгч байгаа. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэдгийг бид нар энэ дээр болохоор 2 удаагийн HTML дээр гарчиг өгсөн байгаа тийм H1 гэсэн гарчиг өгсөн. За тэгвэл эхнийхээ гарчиг дээр бид нар юу гэж бичгээ гэхээр class. За тэгэхээр энэ дотор нь болохоор тодорхойлохын тулд main title гэдэг. За энэ болохоор хамгийн гол title юм а гэдгийг тодорхойлоод класс нэмээд өгчөж байна. За энэ хүү классыг бид нэр яах гэж нэмсэн үр дүн утга учир нь яг одоо энэ дээр CSS хэсэг дээр гарч ирнэ. За энэ дээр класс өгүүлсэн болохоор классыг болохоор HTML дээр нэмэхдээ урталтаа цэг тавьдаг. За цэг тавиад main title гэхээр юу гэсэн үг вэ гэхээр HTML дээр байгаа зөвхөн main title-тэй энэ хэсэг нь өөрөө хөхөнгөтэй болно шүү. За тэгэхээр одоо энэ дэр нэг ялгаа өсөж байна тийм. За өмнөх H1 нь dark blue байлаа. За тэгвэл юу гэсэн үг вэ? Энэ дээр байгаа бүхий л H1 дотор байгаа текстүүд болохоор бүгдээрээ dark blue. Харин тэр дотроо main title гэсэн хэсгийг агуулж байгаа хэсэг нь blue байхаар зөвхөн main title-тэй хэсэг нь магадгүй энийг болохоор red гэдээ үзье тийм. Зөвхөн main title-тэй хэсэг нь болохоор өөрөө улаан өнгөтэй болж байна гэсэн. За тэгэхээр бид нар энэхүү class гэдэг зүйлийг нэмснээрээ олон удаа бид нар H1 тагийг ашигласан ч гэсэндээ доторх контекстийг нь за иймэрхүү тусгай классууд бичиж өгөөд өөртөө ойлгох классуудыг бичиж өгөөд тэрхүү классуудынхаа нэрний дагуу өнгийг нь дизайныг нь солиод өөрчилж болтгоо гэсэн үг. За тэгэхээр энэ тестэд авахын тулд бид нар буцаагаад энийг blue болгох хэрэгтэй тийм. За blue гэж доотлолт байна. За класс нэрийн өмнө заавалчгүй цэг тавьдгаа гэдэг тайлбар нас байна тийм. За HTML дээр body tag-анд ID гэдэг зүйлийг нэмж өгнө үгүй. За ID гэдэг зүйл нь классаас юугээр ялгаатай вэ гэхээр хамгийн ихний байдлаар классыг тавихад бол бид нар класс дээр болохоор цэг тавьдаг бол ID гэдэг зүйлийг дугаар нэмж өгч байгаа болохоор дугаарынх нь өмнө болохоор хаштагийг нэмж оруулж ирдэг. За тэгвэл бүгдээр ингэж үзье. HTML дээр body хэсэг дээр нь body tag нь болохоор эхлэхдээ энэ дээр бол ингийн ихсэн. За одоо энэ дээр нь болохоор body нь болохоор ID гэсэн дугаартай болоод ороод ирлээ. За тэгвэл дугаарынхын дагуу бид нар page-ийн container гэдэг буюу page-ийн одоо max width гээд хамгийн их өргөнийг нь буюу энэ текстийг авахулж байгаа хэсгийн хамгийн их өргөнийг нь бид нар заагаад өгч байна. За default утга дээр яадаг вэ гэхээр за вебсайтын хувьд яг ийм өргөн вебсайт байхад харахад бас хэцүү байна тийм. Одоо том дэлгэцтэй байх тусмал одоо нэг зүйл нь одоо энэ хэсэг дээр байхад нөгөө зүйл нь одоо энэ хэсэг дээр бас харахад их өргөн байгаа болохоор энийг арай бага хэмжээтэй харагдуулахын тулд за өргөнийг нь болохоор одоо default утгаар боيو ерөнхийд нь болохоор 800 пиксел гэж үздэг. 800 пиксел гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ? Энэ чинээс энэ хүртэл за нийтдээ агуулж байгаа цэгийн тоо болохоор 800 байна гэсэн үг. За тэгэхээр одоо 800 гэж бичсэн чи ялгаа харагдахгүй тийм. За тэгвэл энийг бүр 100 болгоод үзье. 100 болгоод үзвэл яах вэ гэхээр энэ текстийг агуулж байгаа энэхүү page container-ийн хэсэг нь болохоор 100 пиксел тариалагдана гэсэн үг. За нэг 200 болгоод үзье. За 200 болох юм бол окей, тавтай морилно гэдэг нь болохоор
нэг мөрт багтахгүй болоо шахтаад ирсэн болохоор 2 мөр болчихж байна те. За тэгэхээр бүгдээрээ энийг энэхүү тестийг давахын тулд 800 болгож өгөөд шалгаад үзье. За амжилттай давлаа. За үргэлжлүүлээд H1 дээр за бид нар өнгөн дээр болохоор шууд одоо бэлэн байгаа өнгөнүүдийг аваад үзсэн тийм. За тэгэхэд энэхүү бэлэн байгаа өнгө болохоор чинь за улаан, ногоон, хөх гэсэн 3 өнгийн кодоор явдаг. За бас их өнгөнүүдийн хувьд болохоор маш олон төрлийн өнгөнүүдийн кодууд байна тийм. За одоо жишээ нь Photoshop хэрэглэдэг байсан хүмүүс бас байгаа бол мэдчихэж байгаа. Одоо өнгөнүүд дээр бол их олон утгууд байгаагийн бас өөрийн гэсэн одоо өнгөний бас ийм тон утгууд байдаг. За тэгвэл энэхүү тон утгыг нь бас тавиад үзье тийм. За тэгэх юм бол энэ арай нэг усан цэнхэр өнгөтэй болж гарч ирж байна тийм. За арай усан цэнхэр боллоо. За тэгвэл параграф дээр нь бас мөн адилхан грей гэдэг өнгөтэй биш. За энэ өнгөний кодыг тавиад үзье. За энэ болохоор чинь бас бүдэг ногоонгийн өнгөтэй байна тийм. За ингээд бидний текст болохоор бас бүдэг ногоон өнгөтэй боллоо гэсэн үг. За CSS ашиглан текстийн өнгийг өөрчлөх тул шинэ чанар болон утгыг зааж өгнө. H1 элементийн текстийн өнгийг өөрчлөх дүрмийг нэмээд үзье. За ингэснээр гарчигын өнгө цэнхэр болно гэдэг. За энийг болохоор чинь бид нар болохоор өмнө одоо тон утгаар хийж үтсэн бол одоо буцаагаад дефолт одоо blue өнгөтэй болгоод тавьчихж байна. За үүнээс цаашаа тэгвэл CSS хэсгээр зөвхөн өнгө солидөг юм уу? Энд дээр өөр юу хийж болдго юм бэ гэдэг зүйлүүдийг одоо бүгдээрээ дараагийн 10 дугаар алхам дээр хийж үзье тийм. За color гэдэг нь 8 өнгөтэй. За font size гэдэг нь 32 пиксел. За text align гэдэг нь болохоор центр дээр байна гэсэн үг. За тэр нь болохоор юу вэ гэдэг нь бүгдээрээ шууд бичиж үзээд хараад үзье тийм. За Navi гэдэг нь болохоор бас нэг арай өөр төрлийн цэнхэр өнгө байна тийм. Navi гэдэг чинь нэг далайн цэнхэр өнгө гэсэн үг утгатай байх нь. За тэгээд font size. За тэгээд ер нь төгөлөд бичээд tab дарах юм бол шууд манай editor дээр бүх зүйлүүд нь гараад ирнэ. За font size нь 32 та. За font size 32 гэсэн чинь их ялгаа гарахгүй. За тэгвэл 60 гэд үзье. За 60 гэд үзсэн чинь илүү том болчих чинь тий. За тэгвэл 32 гэдэг нь болохоор за харахад их тохиромжтой хэмжээ явах нь. За үргэлжлүүлээд яах хэрэгтэй вэ гэхээр text align гэдэг гараад ирж чинь тий. За энийг center гэд үзүүл яах вэ гэхээр манай текстэн дээр header хэсэгтэр за 800 пикселийн өргөнтэй 800 пикселийн өргөнийхөө яг гол дээр нь манай header буюу манай гарчиг бол байрлаж байна гэсэн үг байна. За үргэлжлүүлээ тэгвэл параграфын хэсгийг бас солиод үзье тий. 333 гэхээр ямар өнгө гарч ирэх нь. За энэ болохоор улаан туяатай саарл өнгө байна. За тэгээ font size нь за үндсэн текст болохоор текст нь болохоор гарчигнаас арай бага хэмжээтэй байх хэрэгтэй тийм. Тэгэхээр 16 пиксел. Окей. За тэгээд text line height гэдэг зүйлийг нь бүгдээр бас нэмээд үзье. За энийг нь болохоор 1.5 гэж өгөөрэй гэсэн байна. За инхээр болохоор энэ дээр за нэлээд тодорхой зүйл харагдахгүй байна тийм. За одоо тэгэхээр ингээд энийг тодруулаад харуул харж байна уу? Тухайн бичигдэж байгаа мөрнийх нь өндрийн хэмжээ. За текстийн хэмжээ нь болохоор өөр 16 пиксел байдаг. Гэхдээ тухайн текст бичигдэж байгаа орчных нь хэмжээ болохоор за 6 гэсэн дефолт утгаар явчихж байна. За тэгвэл энийг буцаагаад 1.5 болгоул яах вэ гэхээр за ингээд бичгээр дараагийн текстийн line height-ийг юун дээр хэрэглэдэг вэ гэхээр олон текстүүдийг дараалуулад бичгэд хоёр мөр хоорондын зайнуудыг авахын тулд line height-ийг бичдэг гэсэн. За бид нар ингээд CSS-ийн 10 алхмыг маш амжилттайгаар хийгээд дуслаа. Тэгээд энэхүү хичээлийн хамгийн төгсгөлийн бүлэгт бид нар юу хийж сурах вэ гэхээр нэгдсэн төсөл. Гэдэгтэр одоо бидний сурсан бүхий л зүйлүүдийг ашиглаад HTML болон CSS-ийг ашиглаад энэ дээр өөрсдийн гэсэн портфолиог буюу танилцуулгын вебсайт хуудсыг зургнуудыг оруулаад олон хуудснуудтай болгоод за өөрийнхөө танилцуулгыг бид нар бэлдэж чаддаг боллоо. За энийг хийхин тулд ойролцоогоор нэг 20 степ байна те. За 20 степийг хийгээд дуусгах нь бол илүү гүнзгий зүйлүүдийг бид нар шатараалан суралцаад дуусгана. За тэгээд энэ хичээлийг бүгдээрээ 15 минутанда ингээд дуусгая. Баярлалаа.